Энэ дугуй мугуул арай л болсон байгаа үстэй. Амар идчихсэн. Зарим хэсгээрээ тороос нь гарцсан байгаа. Арай л болсон байгаа юм да. Бас тороос нь гарцсан байгаа. Өнөөдөр энэ дөрвөн дугуйг солиулнаа. Энэ одоо ингээд ийм uneven идээд байгаа нь юунаас болж иж магадгүй гэж би бодож байгаа. Шокснос болж иж магадгүй гэж бодож байгаа амарч. Гэхдээ өнөөдөр ачаатай учраас амарчинаас солиулж чадахгүй. Дараа 7 хоногт солиулна. Alignment хийд бүрсэн ч гэсэн, тэнхлэгийн тааруулсан тохируулсан ч гэсэн ингээд идээд байгаа. Чигдэр өнгөлөө шалгахад зүгээр байсан энэ дугуй. Нэг болсон байна. Гайгүй дугуйнууд байна. Энд нь бол жоохон муудсан байна. Тэгтээ гайгүй. Ингээд 4 дугуй худалдаж авсан. Хуучин 2 дугуйг нь устгалд оруулахаар буцааж өгсөн. Талын 1 дугуйг нөхсөн. Нийлээд ажлын хөлстэйгээ $860 боллоо.